Бүгд найрамдах Солонгос улсын Ганнам дүүрэг нь жил бүр хүндөвчтэй гадаад иргэдэг Солонгос улсад урьд шилдэг эмчилгээ хийн олон улсын сайн үйлсийн ажил хийдэг. Энэ жил төрөлхийн баруун чихний дэлбэнгийн гажигт анх мандахад Ганнам Severance эмнэлэг чихний нөхөн сэргийг хаалгаа болон хамрын цэцлэгчийн мөрийг тэгшлэх хаалгааг өнтөлбөргүй хийж өгчээ. Монгол улс болон Ганнам дүүргийн хамтарсан энэ үйл ажиллагаанд оролцож эмнэлгээ танилцуулж байгаад баяртай байна. Манай эмнэлэг нь энэ онд Монгол улсаас 14 настай малчин айлын хүүхдийг сонгож хагалгаа хийсэн. Энэ хагалгаа нь Монгол улсад хийгдэх боломжгүй байсан. Эхний хагалгаа нь маш сайн боллоо. Мандах энэ оны 11 сар чихний дэлбэнг босгох 2 дахь хагалгаанд орно. Стендап урлагийн судлалын эмнэлэг нь бүгд найрамдах Солонгос улсад эрчүүдийн эмнэлэг дундаа томоохондоо ордог 20 жилийн туршлагатай эмнэлэг. Энэ хугацаанд 100 мянган гаруй өвчтөнд эрүүл мэндийн тусламж үзүүлж 30 мянган гаруй эрчүүдэд мэс заслал хийсэн. Монгол улсаас эрчүүд үзүүлэх гэж ирдэг. 7 хоногт 1-2 хүн Монгол эрчүүд байдаг. 이제 몽골 환자분들도 많이 찾아주셨고 Ганнам дүүрэг нь гадаад эмчлүүлэгчдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн үзүүлэлтээр Солонгос улсдаа нэгт ордог. Дэлхийд нэр хүндрэхий аялал жуулчлалын гол ус юм. Ковид цар тахлын өмнө буюу 2019 онд 130 гаруй жуулчин эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахаар Ганнам дүүрэгт ирсэн байдаг. Ганнам дүүрэгт 2800 гаруй эмнэлэг эрүүл мэндийн байгууллагууд төвлөрч байрладаг. Ганнам дүүргийн эрүүл мэндийн аялал жуулчлалын өдөрлөгт дээрх эмнэлгээс гадна эмэгтэйчүүдийн нэгдсэн эмнэлэг болох Ганнам Ча эмнэлэг Солонгос улсын эрүүл мэндийн яамнаас итгэмжлэгдсэн нуруу нухсны нарийн мэргэжлийн эмнэлэг болох Нанурын эмнэлэг, эмнэлгийн дижитал багаж тоног төхөөрөмжийн системийг нэвтрүүлсэн Live шүдний эмнэлэг, мэргэжсэн эмч нарын багаас бүрдсэн View гоо сайхны эмнэлгийн эмч нар манай улсад ирээд байна.